Hey, за юу яцгаана? Мики байна. За өнөөдөр та бүхэндээ энэ Tama Station болон Sanrio Pure Land гээд газрын талаар ярьж өгье гэж бодлоо. За тэгээд энэ газар маань ийм хөөрхөн стейшнтэй. За стейшныхаа нэр нь болохоор Tama Station гэдэг нэртэй. За энэ галт тэрэгний буудлын дээр болохоор Keio Sagamihara Line, Odakyu Tama Line, Tama Monorail гэдэг ийм 3 лайн ирдэг байгаа. За тэгээд магадгүй та бүгд очиж үзэх хамгийн хөөрхөн стейшн ах гэж бодож байна. Сая харсанчлаа ингээд дүүрэн кититэй. Тэгээд игдүү болсон ийм стейшн байгаа. Зөндөө олон китинууд байсан. За тэгээд тэнцэнээсээ гараад цаашаага явах юм бол ийм хөөрхөн гудамж байгаа. За тэгээд энэ гудамжтын одоо зүүн талд маань Ito Yokado гэдэг энэ ийм дэлгүүр харагдчихээн. За баруун талд болохоор түлхүү хоолны газрууд байсан. За тэгээд та хэрвээ Pure Land руу явж байгаа бол хоол сайн идчихэд орсон зүгээр ах. Ягаад гэвэл дотор нэсээ ресторан бас хөөрхөн үнэтэй байсан. За тэгээд энэ стрит маань өөрөө юм Hello Kitty Street гэдэг нэртэй ийм хөөрхөн газар байлаа. За тэгээд бид гурав болохоор хоол идээ, цай уугаад, за тэгэн гутаа нөгөө 100 yen-ийн дэлгүүр ороод уух юм, снэк энэ төр аваад тэгээд орсон. За тэгээд саяны стейшнээсээ буугаад ерөөсөө чигээрээ алхангуудаа аяндаа саяны гудамж гараад ирэх байхгүй. Тэгээд тэр гудамжаар чигээрээ яваад Pure Land дээр ирнэ. За тэгээд тикетийн хувьд болохоор янз янзын үнэтэй гэдэм билээ. Тэгээд энэ өдөр бол арай хямдхан байж таарсан билээд нь. За тэгээд сая хальт харагдсан бах те ерөөхдөө том хүн 4300 гэдэгчээсэн. За тэгээд afternoon pass гэж бас үгдэм билээ. 2 цагаас хоошоо орохороо 2800 болчдөг. За тэгээд дотогшоогоо ороод ирэхээр ийм хөөрхөн. За тэгээд Pure Land маань өөрөө нөгөө нэг indoor park байхгүй юу? Нөгөө дотор парк. Тийм болохоор одоо гадаа хүүтэн эсвэл халуун ч юм уу эсвэл бороо шороотой ч юм уу тийм үед ирэх юм бол бас илүү зүгээр санагдсан. Их тухтай. За тэгээд та бүхний одоо энэ баруун буланд харагдаж байгаачлан жоохон хүүхдтэй хүмүүс зөндөө ирдэг. Тэгээд доошо 1-2 давхар руугаа явхад хүүхдийнхаа нөгөө baby car-ыг авч явж болохгүй учраас энэ ч baby car-а одоо хүүхдийн тэргийг тавих хэрэгтэй болсон. За тэгээд энд ийм шүхэр хадгалах локер, за тэгээд өөр юм юмнуудаа хадгалах локер энэ төр байсан. За тэгтээ энэ нь болохоор бас хөөрхөн үнэтэй. За тийм болохоор бид гурав бол гадуур хувцснуудаа тэрэгэн дээрээ тавиад тэгээд тэргээ үлдээчээ доошо болсон байгаа. За тэгээд зүүн талд нэг юм амар урт ойчор харагдаад байгаа. Энийг болохоор нэг тоог байхгүй юу 70 минут гэвчихсэн байсан. Тэгээд за угаасаа юу ч байсан 70 минут хүүхдтэйгээ ойчрлах юм шүү боломжгүй юм чи ингээд шууд орсон. За тэгээ орохоор доторх нь бүр яг үлгэрийн юм шиг юм амар хөөрхөн санагдсан надаа. Тэгээд энэ ч бас юм залуу охтууд хөөрхөн одоо нөгөө нэг анимедэр гардаг шиг хувцснуудаа өмсөөд тэгээд ирж агиох зураг мураг авахулт юм байна гэж би бодсон. Тэгээ ер нь бол нэг тийм одоо cute гэдэг юмд яг юм тохирсон газар байгаа байхгүй юм амар одоо надад бол хөөрхөн гэж хэлэхээс өөр үг бол ингээд үнэхээр санаанд орж ирэхгүй байгаа даа. Тэгээд тоглоом энэ төр бол байхгүй. Ерөнхийдөө одоо жоохон тийм theme park гэх юм уу? Жижигхэн нэг перформанс үзүүлж байгаа. За тэгэн гутаа нөгөө гадаа юм нөгөө нэг юу гэдэг л одоо энэ яг харагдаж байгаагийн цаатал нэг жижиг юм тайзтай. Тэгээд тэр тайзан дээр юм үзүүлбэрүүд бас болж исэн. За тэгээд энэ ч ингээд хаашаа явж байгаа гэхээр нэг тийм одоо нөгөө энэ Pure Land-ийн одоо нөгөө character-уудынх нь юм перформанс одоо үзүүлбэр болох гэжсэн байхгүй. Тэгээд тэр нь ерөөхдөө нэг 15 минут орчим болд юм лээ. За тэгээ энэ болохоор юу гэж? Энэ бол 0 нь хүртэл амар хөөрхөн байсан. Тэгээд хальт бичлэг хийж амжсан. Тэгээд хүмүүс 0 орж байгаа чинь бичлэг хийгээд л тань ш. За тэгээд үзүүлбэр нь бол нэг иймэрхүү. Тэгээд копирайтаас болоод ерөнхийдөө би бол дууг нь бол оруулж чадахгүй нэ. Sorry. За тэгээ энэ чинь ерөнхийдөө юу байдаг вэ гэдэг талаар ярив. За энэ Pure Land маань өөр болохоор Tama гэдэг хотод байдаг. Токиод байдаг. За тэгэн гутаа одоо нөгөө Sanrioгийн
character-ууд байдаг гэсэн үг байхгүй. За Hello Kitty, My Melody, Cinnamon Roll, за тэгэнгუутаа Pom Pom Pudding, за тэгэнгуутаа нөгөө Gudetama гэж бас байдаг шүү дээ. Та хэд мэдгэлээлхөө. За тэгээд ерөнхийдөө бол одоо нөгөө цаг агаараас үл хамааран зочилж болдог гэдгээрээ амар алтартай. Тэгээд энэ дотроо юм жижигэн хөөрхөн юм булангууд байгаа дэсэн. Тэгээд энд болохоор капкейк хийж байгаа, талах хийж байгаа. За тэгээл нөгөө алхамаараа ингээл яваад байгаа байхгүй. Тэгээд хүүхдүүдэд бол айгүй сонирхолтой байсан. Тэгээд надад хүртэл амар сонирхолтой санагдаад би хальт бичлэг хийж авсан. За тэгээд цаашаа үргэлжлүүлээд ярих юм бол нэг юм boat ride байсан. Нөгөө түрүү нөгөө амар урт очиртайсан гэд хальт ярьсан шүү дээ. Тэгээд тэр газар болохоор юм тэрл юм байлээ л дээ. Ийм boat-нд суугаад тэгээд одоо энэ Pureland-а ингээд бүтэн дотор нь ингээд тойрд юм байлээ. Тэгээд тэр бол бас амар хөрхөн үлгэрийн байсан бах гэж би бодоод байгаа юм. Тэгээд бид гурав бол тэгж 70 минут хүлэх боломжгүйс учраас boat ride-ыг бол унаж чадаагүй. За тэгээд дахиад бас нэг My Melody Kuromi-гийн My Road Drive гэдээ бас нэг юм байсан байхгүй юу. Тэгээд тэр нь болохоор яг ийм нөгөө нэг тоглоом биш, зүгээр ийм жижиг ийм тэрэгэн дээр суугаад тэгэн гутаа ийм зураг авахулдаг нэг тийм спот байсан. Тэгээд тэр бас аягүй хөөрхөн. Тэгээд ийм булан тохойнуудтай ийм жижигхэн хүүхдүүдийг зугаацуулдаг ийм хөөрхөн тоглоомуудтай. За энэ болохоор одоо амар хүчтэй эргүүлэх юм бол 100 болно. Сулхан эргүүлэх юм бол 25 болно. Тэгээд энэ хоёр бол 25-аас л хэтрүүлж чадахгүйсэн гэдэгхгүй. Тэгээд эн чинь тэгэл хөөрхөн хүүхдүүдийг зугаацуулчихж байгаа юм чинь. За өөр сонь сайхан юу боллоо. За тэгэл нөгөө нэг амьд шоу энэ төр. За энд бас нэг ийм тоглоом байсан. Энэ бас амар сонирхолтой байсан. Ийм одоо энэ нөгөө нэг өрүүлэн ингээ эргүүлэхээр нөгөө нэг дотор нь юм хөөс үсээд байгаа байхгүй баблнуудын эн чинь хүүхдэд амар сонирхолтой юм чинь. Тэгээ яг энэ хажууд харагдаад байгаа нь болохоор юм нэг юм дарддаг байсан юм аа. Тэгээд юм амар том хүчтэй юм том агаар ороод тэр нь бас амар сонирхолтой. Тэгээ манай хүүхд тэрийг нь тоглох гээд байгаа. Тэсэрнээсээ тэр энэ өөр хүүхд тоглож байгаа болохоор бас арай булаад чадахгүй боломжтойгоор нь тоглоод байгаа байхгүй. За тэгээ одоо хажуудлынхаар нь тоглож чадлаа. Ялла бараг чадаагүй шиг санагдаад байна. За тэгээ ингээд цаашаа явж исэн чинь нэг юм хөөрхөн дэлгүүр байсан. Тэгээ дэлгүүрийг бол гарахтаа орё гэж бодоод бид гурав ороогүй. За тэгээд энэгээр ингээ явахаар цаг угаас амар хурд өнгөрт юм лээ. Тэгээ бид гурав ядарсан. Тэгээд ийшээгээ ингээд амралтын цэг гэж заасан байсан. Тэгсэн чинь энэ чи ерөөсөө нэг ширхэгч хүн байгаагүй. Тэгээд бид гурав сайхан тайван сууж агаад цайгаа угаад снэкээ идээд тэгээд жоохон амарч агаад нэлээд сайн амарч чадсан. Тэгээд энэ ч бахан зураг мураг авахулж агаад тэгээ буусан. Одоо энэ хальт харагдаж байгаа үз тэр нөгөө алдартай юу н харагдаад байгаа байхгүй нөгөө boat ride гэдэг нь ингээд энэ дундуур ингээ явах юм бэлээ. Тэгээд тий дараа нь хүүхдээ арай том болоод нэг ойчрлж чаддаг болохт нь очие гэж бодсон. За тэгээд бид гурав одоо энд юм идэх гэж байна. За тэгээд одоо энд ингээд дээшгээ хоёр давхар руу гардаг айгүй болон шатнуудтай. Тэгээд бүх хэсгүүд нь ингээд өөр өөр гадсан байхгүй. Тэгээд бүгднгээр нь явж үтсэн. Тэгээд өстө хөөрхөн юм бэлээ. Зураг мураг авахулахаар айгүй хөөрхөн гард юм бэлээ. Тэгээд надад бол зөндөө таалагдсан. Та нар ч гэсэн бас очиж үзээрэй. За энэ Pureland дээр тэгээд лайв шоу болон парад болдог. За түрүүн лайв шоугийн хальт харсан бах тий. За парад болохоор бас ийм тодорхой цагуудад болт юм лээ. Тэгээд бид гур бол парадыг үзэж амжаагүй. За тэгээд зүгээр хальт бичлэгүүдийг нь бол харсан. Тэгээд нөгөө яг character-ууд нь ингээл алхаал яг тэр нь бол нөгөө яг Disneyland-тай адилхан. Тэгээ хүмүүс тэрийг үзэхийн тулд ингээд доор яг одоо энэ доошоо бууж байгаа юм чи ингээд нөгөө тэмдэглэсэн байгаа газруудад амранга хүлээгээд сууж байт юм лээ. Яг ойроос харах гээд. Тэгээ тэр нь бас айгу сонирхолтой санагцсан. Яг л нөгөө Disneyland-ийн парад үзэж байгаа юм шиг мэдрэмж надад төрүүлсэн гэдэг байхгүй. Дээрээс нь харуул нэг иймэрхүү харагдаж байна. Амар хөөрхөн байгаа сте тий. Нэг лигдүүтэй л байгаад байсан да. Бүх булан тохойг нь хармаар тэгэл хаашаа жарсан бөөн кити гэл
Kitty бол ялцчихгүй од юм билээ. За тэгээд энд болохоор ийм түрүүнийгөө ярьсан шүү дээ. Яг ride бол биш. Гэхдээ ийм нэг одоо ийм суудал дээр сууж агаад тэгээд зураг авахулдаг тийм спот байсан. За тэгээд нэр нь болохоор My Melody and Kuromi's My Me Road Drive гэдэг нэртэй юм байна. Тэгээд энэ бас амар урт очиртай байсан. Тэгээд мэдээж бид гурав хүлээж чадахгүй учраас шууд цаашаа явсан. За тэгээд энд ерөөсөө л одоо энэ Sanrio-той холбоотой бүх одоо нөгөө Kitty за тэгээд бусад энэ character-уудын янз юмнуудыг зарж ийсэн. Тэгээд ингээд дуртахад бол илүү зүгээр аяга халбага тий алчуур салфетдаг одоо юу гэдیں тий бүгдийг л зарж ийсэн. За тэгээд цаашаа явах юм бол мэдээж нөгөө автомат тоглоомын машинууд гэх үү энийг одоо нөгөө зоос игээд ийм юмар татаж авдаг. Тэр бол зөндөө ийсэн. За тэгээд надад юу хийж байгаа юм бэ? Миний хүү энийг л иви л гэдэг шиг байна. Тэгээд нэг хамт зургийг авчихсан чинь ахууллаагүй гэдэг хэвгүй. За тэгээд энд бол ийм зөндөө олон жижиг чихэмлүүд байсан. За тэгээд тэрнээсээ гараад ерөнхийдөө харих тал руугаа хандсан. Яг тэгэхээр эн чинь орж ирээд энэ зүгээр 1-2 давхраар нь явах гээд бараг 2 цаг гарсан болсон байсан. Тэгээд хичнээн дундуур намарсан ч гэсэн ер нь явах хэрэгтэй байсан. За тэгээд ийм хөөрхөн харагддаг. За энэ нөгөөний түрүүний яриад байсан юмны очор ингээд байсаар л байна. Энэ бол хизээч дуусахгүй мэлээ. Тэгээд та харж байгаа замир их хүнтэй юм шиг санагдаж байна уу? Энэ өдөр бол бүр тэр тусмаа ажлын өдөр тэгээд гадаа жоохон өнцгөө ис учраас хүн бахтай байсан гэдэг аахгүй юу. Тэгээд хүн ихтэй байна гэхээр одоо гიშгэх газар болтохгүй мааши гэж би бодсон. Тэгээд ийшээ ингээд одоо 3 давхарлын буцаад урсагчдаар гараад ирэхээр зүүн талд юу байгаа юм. Дахиад нөгөө амар том сүвнэр шоп байсан. За тэгээд дээшээгээ одоо энэ дээшээгээ ингээд гарах юм бол ресторан байсан. Тэгээд бид гур бол энэ юм идэх төлөвлөгөөс учраас шууд цаашаа үргэлжлүүлээд явсан. За энэ дээр миний дуртай киноны character Гүдэ Тамаа харагдаж байна. Тэгээд Гүдэ Тамаагийн бүхсийг манай хөлт барьчихлаа. Яана. Жохон санаа зовмор юм гэдэгхгүй. Ямар игдэт байгаа шүү дээ. Та нар киног нь үзэж үзээгүй бол юунд Netflix дээр шүү за үзэж үзээрэй гэдэгхгүй. Цөөхөн 10 ангитай амар инээдтэй кино байгаа. Яг хүүхдэд зориулсан ч гэхэд бас хэцүүтэй гэдэгхгүй. За тэгээд энэ чинь сувнэрийн манд дэлгүүр ингээд эхэлж байна. Тэгээл нөгөө хідэн character-уудтай холбоотой малгай, цүнх, за тэгээл обруу шиг үсний хавчаар, гоё л утасны зөвлөлт гэлээстэй байхгүй юм байгаагүй. Тэгээд гоё нөгөө нэг юунууд бэлэгний нөгөө нэг юу гэж яддаг штэ. Нөгөө янз бүрийн паклцсан бичээн тиймэрхүү юмнууд бас аягүй их байсан. За тэгээ та хэд дэлгүүр дээр юу ийснэг хальт жоохон харуулъя. За ингээд та бүхэндээ үзүүлээ. Ярэ гэж утсан юмнуудаа бүгдийг нь ярьчихлаа. Тэгээд бичлэг маань таалагдсан бол лайк дараад subscribe хийх мартаваа. Энэ хүртэл бичлэгийг маань үзсэн та бүхэндээ маш их баярлалаа. Дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр баяртай.